Үзэгчдээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдөр та бүхэнтэй засгийн газраас стратегийн орд эзэмшиж байгаа хувийн хвшлийнхэнтэй хийсэн хилцээрийн талаарх мэдээллээс томилоо үзүүлнэ. За тодруулах юм бол засгийн газраас уул уурхай эрдэс соёлын салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн орд болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, ачид ихэд болон энержи ресурс, хангад эксплоration, өсөх зоос компаниудтай хилцээр хийж гарын үсэг зураад байна. Ингэснээр үндсэн хууль болон үндэсний баялагын сангийн тухай хуулийн дагуу ард иргэд байгалийн баялагын дийлэнх хувийг эзэмших зохицуулалт бодитоор хэрэгжих ийм боломж нөхцөл бүрдээд байгаа юм аа. Байгалийн баялагын үр өгөөжийн дийлэнх нь ард иргэдэд ногдох баялагтай эзэн байх зарчмын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдтэй хилцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг бол засгийн газрын тэргүүн зандан шатрын захирамжаар бол өнгөрсөн оны 8 дугаар сард бол байгуулагдсан. Ажлын хэсгийн зүгээс стратегийн орд эзэмшигч хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдэд хилцээр хийх сандыг бол бүгдэнд нь хүргүүлсэн. Эхний ээлжинд бол дээрх 4 компанитай зөвшөөрлөд хүрч ордын өгөөжийн 60%-ийг монголчуудад ард иргэдэд ногдуулах, үндэсний баялагын санд хуримтуулах ийм тохиролцоонд хүрээд байгаа юм аа. Энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр үн төлбөргүй эзэмшнэ. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн орд газрын үр өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлан реализерээр тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнатаар орлуулах, олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж улсын их хурл дүрмэдүүл шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хилцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд нь бас арилва дарамт шахалт үзүүлэхгүй байх. Энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан үржигтэй хөгжүүлэх зарчмыг өрнөлж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Төрөөс хайгуул хийж нөөцийн тогтоосон ордуудын үр өгөөжийг төрөө авч ард түмэнд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Энэ хилцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх явдал мэдээж энэ дээр санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хвшлэл түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа сайшаалтай хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компаниуд маань бас санаачлах гаргаж, манлайл үзүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бол бас сайн жишг тогтоож яах гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн ийм Монголиадах бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмуулын нөөц ашигласны төлбөр төлж байгаа тэрний хэдэн хувь нэрээдүйн санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд энэ хэдийг төлж байгаа тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон ийм Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновац засгийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Стратегийн орд эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн зүгээс үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хилцээрийн ширээнд сууж зөвшөлдсөн. Харин хувь хэмжээг хэрхэн тогтоох тухай асуудал бол тухайн орд бүтээгдэхүүний үн ханш онцлогтой бол ихээхэн хамааралтай. Үүнээс гадна татварын эрх зүйн орчин гээд олон зүйл хамаарна гэдгийг бол хэлж байсан юм аа.
Яг бид нар бол үндэсний уулархан компаниуд энэ үндсэн хуульд заасан байгалийн хэвлийн одоо өгөөжийн дийлэнх буюу 50/1 байх ёстой, ард иргэд очих ёстой гэдэг энэ үндсэн санааг дэмжиж байгаа. Тэгээд засгийн газрын талаас ялангуяа энэ өгөөжийг нэг 60% болгомоор байна гэсэн ажлын хэлцээрийг бид нар бол хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл ер нь бол одоо баялагын сан аривчих ёстой гэдэг бид нар анханасаа дэмжиж байсан. Баялагын сан аривжиж энэ үндсэн хуулийн заалт биелэн тэгжээж ард иргэдэд одоо байгалийн өгөөжөөс одоо энэ уул уурхаагаас очих өгөөж ахиухан очих юм одоо ёстой. Тэр утгаараа бид нар анханасаа 99 оноос уул уурхай энэ жирсоос үйл ажиллагаа хийснээс хойш бид нар төсөхийн болгоод дэмжиж 2008 онд одоо жишээлбэл бид нар бас одоо стратегийн орд учраас 96% төрдөгж исэн. Үлдсэн хэсэг дээрээ бид нар ухаан удаг дээр одоо хөрөнгө оруулалт хийгээд өнөөдөр хүртэл бараг 3.2 их найд төгрөгийг улсын төв төссөн байлаа. Хөрөнгө оруулагчд бол жишээлбэл одоо ашиг бол ногдоогүй явж байгаа. Энэ л өөрөө эрсдэлтэй салбар бид нар анханасаа ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бид нар одоо төр засгийн энэ баялагын санг одоо арвижуулахын бодлогыг бид нар дэмжиж одоо бас өгөөжийн 60% одоо өрсөлд авдаг баймаар байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байгаа. Дунджаар хэдэн төгрөг гэсэн үг вэ? Энэ бол зах зээлээс юунаас хамаарна одоо нүүрсний үн сайжраад бид төрд одоо нэмж тохируулах хийж төлбөрөө нэмж ахиухан өгнө гэсэн үг. Амнат гэж одоо бид нар одоо бас төлж байгаа шүү дээ жил болгон. Тэгээ амнат бол ялангуяа байгалийн хэвлийн энэ баялагийг ашиглаж улсын төвд орж байгаа мөнгө. Тэгээ энийг бид нар одоо ахиухан баялагын сангаар дамжаад хуримтлын санд очиод ард иргэдэд ахиухан очиж яг энэ уул уурхайн өгөөж одоо баялагын өгөөж хүмүүст илүү мэдрэгдээсээ орон нутгад ахиухан одоо өгөөсөө гэдэг өсөлтийг одоо шаардлагыг бас тавьж байгаа. Тэр утгаараа бол ер нь бол одоо төр засгийн бодлогууд энэ баялагын сангийн хуваарлтыг энэ ахиухан орон нутагт уул уурхайтай одоо бүсийн тэр орон нутагт нь ард иргэдэд ахиухан олох ийм бодлого барих гэж байгаа маа гэж бид нар ойлгоод бас энийг дэмжиж одоо энэ уул нүүрсний үн жишээлбэл сайн одоо 23-24 их сайн өсөөд байвал бид нар нэмж өдөө ахиухан төлдөг ийм одоо ороонагийн бас хэлцээр бас тийм байсан гэж ойлгосон. Тэгж байгаа. Тэгээ ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтээ манай ажлын хэсэг уулзалт хэлэлцээ бараг 10-аад удаа уулзаж ярилцаад тэгээд ингээд зөвшөлтсөлт хүрээд одоо өнөөдөр ингээд гар бис өсөрсөн. Тэгээ үржилсэн тохиролцоо тэр шийдвэр маань мэдээж цаашаа улсын их хурл танилцуулагдаад тэгээд албажаад ингээд цаашаа явах бах. Тэгээ энэ тохиролцоогоор бол манай компани 44% эзэмшин эсвэл тэрнийг одоо тусгай амнаатаар орлуулна. Гэхдээ хамгийн гол одоо суур зарчим хоёр суур зарчим төр тохиролцсон тэр нь нэгдүгürt бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоо тэр 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдох. Хоёрдугаар тэгэхээр компани өгөөжийн 60% нь одоо ард түмэнд одоо төрд татвар төлбөр хураамж хэлбэрээр очихоор ингэж тохиролцсон. Тэгээ энэ бол бид нар бол одоо энэ нэг байгуулсан гэрийг одоо тохиролцоо хүндэтгээд нэр төртөө одоо биелүүлнэ. Ингэснээр бол бас нийтээ сайн үлгэр дуурайл үзүүлнэ гэж бодож байгаа. За Эрдэнэс Монгол нэгдэл 2024 онд хоримтлын санд бол нийт 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. За харин 2025 онд бол 412 тэрбум төгрөгийг бол төвлөрүүлээд байгаа юм. За энэхүү орлогын дийлэнх хувийг бол одоо стратегийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа 6 аж ахуйн нэгжийн одоо үйлдвэрийн газрууд бол бүрдүүлсэн гэдгийг бол хэлж байна. За цаашид энэхүү орлого улам нэмэгдэх ийм нөхцөл боломж бол бүрдэж байгааг албаны их сурвалжууд хэлж байна. За тодруулах юм бол хоримтлын санд ямар орлогыг төвлөрүүлдэг вэ гэхээр за төрийн эзэмшлийн одоо хувьцаат компаниудын цэвэр ашигын тодорхой хувийг бол энэ санд бол төвлөрүүлж байгаа. За өнөөдрийн байдлаар бол цөөхөн хэдийн аж ахуйн нэгжүүдийн орлогоос бол энэ сангийн бүрдэлт бол хийгдэж байгаа. За цаашид бол энийг одоо энэ санд орлого төвлөрүүлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо ийхүү нэмэгдэж байгааг бол хэлж байна. Бид нар 19 онд үндсэн хуулийн нэмэлт төрж хийсэн байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь буюу 50 дээр нэмэх нь 1% нь Монголын ард түмэнд өнөөдөр амьдарч байгаа бол ирээдүйд амьдрах иргэдтэй тэгш хүртээмжт өгнө гэсэн үндсэн хуулийн нэмэлт төржд оруулсан. За энэ заалтыг хэрэгжүүлэх гэж үндэсний баялагын санг 2024 онд байгуулсан. Баялагын санд маань одоо ирээдүйн өв сан, хоримтлын сан, хөгжлийн сан гэсэн 3 сантай. Энэ 3 санд бол өнөөдөр ирээдүйн өв санд энэ ашигт малтмалын нөөц ажлын төлбөр буюу байгалийн баялагын өгөөжийн төлбөр
65% нь орж ийн, 35% нь улсын төсвөр орж байгаа. За хуримтлалын саналуу иргэн болгонд нэрийн данс нээсэн байгаа. Орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулаараа гэд 2030 оноос зарцуулах эрхийг нээж өгөхөөр хуримтлалын сан үүсгэсэн. Үүнд одоо өнөөдөр иргэн болгонд 175 мянган төгрөг байгаа. Энэ их үүсэнд юу байна гэхээр зөвхөн төрийн эмчит компани буюу одоо Эрдэнэс таван толгой, Эрдэнэс 2 компани ноогдол ашигын 34% л орж байгаа. Хөгжлийн сан бол төсвийн давсан орлогын 50% гэдэг энэ төсвийн ерөөсөд авдаггүй. Ийм байдлаар байгалийн баялагын өгөөжийн үндэслэл Монголын ард түмэн хүртэж чадахгүй байгаа. За энийг шийдэх гэсэн нэгдүгээр зорилт. Энийг бол олон жил ярьсан. Хоёрдугаарт нь 2007 онд стратегийн ач холбогдлохын 15 ордын жагсаалтыг Монгол улсын их хурл баталсан. Энэ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ стратегийн ордуудын 34-өөс 50% нь төр эзэм үнгүй эзэмших ёстой гэсэн хууль баталсан. 2007 оноос хойш өдөрт хүртэл 20 жилийн хугацаанд энэ стратегийн ордуудын 34-өөс 50% авах асуудлыг олон жил ярьсан боловч одоо бас бодитод ажил хэрэг болохгүй өдий хүрсэн. Тийм болохоор одоо энэ стратегийн орд эзэмшиж байгаа хувийн хвшил аж ахуйн нэгжүүдтэй хилцэл хий. Энэ байгалийн баялагын өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ноогдох үндсэн хуулийнхаа заалтыг амлиулъя. Монгол улсын бас ерөнхийлөгчийн санаачилсан баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг бас хэрэгжүүлье гэсэн энэ одоо бас том бодлогоодын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар 2025 оны 8 сарын 21-нд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг одоо бас өнгөрсөн хугацаанд олон удаагийн хэлцлээсний үр дүнд өнөөдөр байгалийн баялагын өгөөжийн одоо 60% нь Монголын ард түмэнд ноогдох энэ одоо эрх зүйн үндсийг бүрдүүлэх тал дээр одоо эхний тохиролцоо хийлээ. Төрөөс хайгуул хийсэн эсвэл энэ үүсмэл ордууд ер нь байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчмыг бүрэн хэрэгжүүлэх. За тэр дундаа энэ стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмшиж тэгээд эцсийн дүндээ ард ирд очиж байгаа баялагийг нэмэгдүүлэх ийм зорилготой ажлууд хийгдээд явж байгаа. Тэгээд 2025 оны 8 сарын одоо ерөнхий сайдын 72 дугаар тогтоолоор ажлын хэсэг шинжилэн байгуулагдаж ялангуяа энэ нийт 25 стратегийн орд эзэмшигчдийн хэлэлцээр хийх төр хамгийн багадаа 34%-ийг эзэмсэх. За дээшлээд одоо энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх. Эндээс олсон одоо орлого өгөөжийг баялагын сан болон одоо яаж ард ирдэд хүрэх үү гэдэг ийм асуудлуудыг л хэлэлцээд явж байгаа. Тэгээ өнөөдөр одоо Бямцгц сайдаар ахлуулсан энэ хэлэлцээрийн эхний үр дүн болгоод 4 одоо аж ахуйн нэгжтэй урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрлээ. Энийг бол одоо ерөнхий сайд тухайн одоо баялаг хүтээж байгаа үе хвшилтэй бас хамтарсан санамжчигтэр гарын үсэг сурлаа. За энэ дээр нэгдүгээрт energy resource, за хоёрдугаарт хангад exploration гэдэг бас энэ байгууллага за мөн ажилтгт буюу эрдэнтийн одоо нөөцийн явуулах төр ажилтдаг энэ хувь хвшил байгаа. За мөн өсөх зоос гэдэг. За энэ дөрвөн аж ахуйн нэгтгэхний байдлаар урьдчилсан байдлаар энэ ордуудаас хүртэх эдийн засгийн үр өгөөжийн 60%-ийг засгийн газар эзэмших ийм одоо урьдчилсан тохиролцоонд хүрлээ. За урьдчилсан гэдгийг бас тодтогч үлээ мэдээж засгийн газар энэ саналаа хаврын чуулганд улсын их хурл танилцуулна. Тэгээд улсын их хурл одоо бас бүр эрхийнхээ хүрээнд энэ хувь хэмжээ болон өгөөжийн тодорхой хувьд нарийн деталинуудаа эцэлэн тохирох юм. Тэгэхээр урьдчилсан байдлаар ямар ч гэсэн тодорхой энэ ордуудынхаа өгөөжийн 60%-ийг Монголын ард түмэн засгийн газар эзэмшгэр болж байна. Тэгээ энэ хэмжээгээр баялагын сангийн мөнгө хариуцсан цаашдаа энэ боловсрол, эрүүл мэнд одоо бусад үйлчлэгээнд баялагын сангийн тухай хуулийн заасан төрлүүдээр ард иргэд маань ашиглах боломж бүрдэж байна. За ер нь өгөөж гэдэг ойлголт маань үндсэн үйлдвэрч гэсэн байгалийн баялагын өгөөж гэдэг ерөнхий утгаар заасан. Гэхдээ өгөөж гэдгийг бас тодорхойлоход нэлээд төвөгтэй. Ягаад гэвэл төсөл болгон өөр ингэсэн онцлогтой. Тухайлбал зарим төсөл төр усны төлбөр орох юм уу? Эсвэл зарим дээр нь орохгүй ч байдаг юм уу? Ийм тухайн нөхцөл байдлаас болоод янз янз байгаа учраас ордоос хамаарат өгөөжүүдэд харилцаа ашигтай тодорхойлно гэсэн үг. Тэгэхдээ тодорхой юмнууд юу ах вэ гэхээр нэгдүгээр татварууд, бүх төрлийн татварууд орно, төлбөр хураамжууд орно. За дээрээс нийгмийн даатгалын шимтгэл орох уугүй юу гэд энэ асуудлуудаа бүр наривчил тохироод за энийг хоёр талаасаа зөвшөөрөөд өгөөж гэж одоо энэ төслийн хувьд үзье. Тэгээд энэ өгөөжийнхөө 60% засгийн газар 40%-ийг хөрөнгө оруулагч хувийн хвшил маань хүртнэ л гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр бусад орнуудын жишг ч гэсэн яг өгөөжийг нэгдсэн байдлаар тодорхойлох хэцүү. Яагаад гэвэл төсөл болгон тухайн үйл ажиллагаа болгон харилцаа адилгүй учраас. Тийм учраас тэрийг яг төсөл болгон дээр нь хариуцлаад тодорхойлоод хууль зүйн талаас нь зөв тодорхойлох хэрэгтэй.
30 оноос эхлээд баялагын сангийн зарцуулалт эхлэх хуультай. Энэ хүртэл одоо бид нар яаж энэ баялагынхаа орлогыг нэмэгдүүлэх үү, яаж ард иргэдэд илүү хүртээмжтэй нөгөө айл болгоны хаалгаар яаж оруулах уу гэдэг ийм дээр засгийн газраас нэлээ онцгой анхаарч байгаамаа. Тэгээд ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил хэсэг ажиллаа техникийн үр дүнгээ танилцуулж байгаа. Тэгэхээр дахиад хэлэхэд Energy Resource, Өсөх зоос, Ачид ихт, Хангад Exploration гэдэг энэ 4 компанитай бол тухайн төслүүдээс хүртэх нийт өгөөжийн 60% засгийн газар ард түмэн одоо авнаа гэж ойлгож байна. За тэгээд стратегийн ордыг эзэмшигч бүх компаниудад бол бид нар бол хилцэлд орё гэдэг саналыг нэгэн зэрэг тавьсан байгаа. Бүгдд нь бол саналаа хилцэлд орох хүсэлтэй бол албан бичгээр хөрвүүлсэн. Энэ саналыг бол мэдээж хүлээж аваад бас нэлээдгүй уулзалтуудыг бол зохион байгууллаа. За зарим нь бол ирж уулзсан саналаа одоо бодъё гэж байна. Хамгийн түрүүнд бол одоо яг бид нэр ойлголцоод тал талаас маш олон удаагийн бас хэлцүүлэг болж байгаа л да. Энэ хүрээнд бол одоо санхүүгийн тооцооллуудыг нэгтэлж үзэх, тэр ордын маань өгөж, ордын техник эдийн засгийн үндэслэл, за ингээд олон хүчин зүйлүүдийг тооцож үзсэн үндсэн дээр одоо өнөөдрийн энэ хувь хэмжээг бол гаргаж ирж байгаа бол ерөнхий сайдад танилцуулсан. За үүнийхээ дагуу бол одоо өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд бол санамж хувийн хвшилтэйгээ энэ хувийн хэмжээгээ тогтоох санал бичгээ бол байгуулж байна гэсэн үг. За энэ санамж хувийн хэмжээ бол одоо өнөөдөр шууд ингэж тогтох биш. Энэ бол ерөөсөө юу гэж байгаа гэхээр энэ асуудлыг улсын их хурл шийднэ. За улсын их хурл руу шийдэхэд бид нэр одоо юу гэдэг төр одоо ямар маргаан байсангүй төр хувийн хэмжээг аавна. Нөгөөдөл нөгөө нөхгүй хэдэн хуваараа гэдэг маргаан тасралтгүй явж байсан учраас өнөөдөр улсын их хурл дээр хоёр тал саналаа нэгтгээд бид бол яг энэ хувь хэмжээгээр тохиролцож болж байна гэсэн хүсэл сонирхлоо илэрхийлж одоо их хурл руу хамтдаа орох гэж байна гэсэн үг. За засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн зүгээс стратегийн орд эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хийх хилцээрийг одоо зэрэг эхлүүлсэн бөгөөд за эхний ээлжинд бол одоо дээрх компаниудтай зөвшөлтөд хүрээд гарын үсэг зурсан. За энэхүү одоо гарын үсэг зурсан энэ шийдлийг ирэх хаврын чуулганаар улсын их хурлд бол танилцуулах юм аа. За цаашдаа одоо Монгол улсын байгалийн баялаг бол одоо нийт ард түмний өмч гэж үндсэн хууль заасан байдаг. За үндэсний баялагын сангаараа дамжуулж за энэхүү үр өгөөжийг бол ард иргэд хүртнэ гэсэн ийм эрх зүйн зохицуулалттай. За өөрөөр хэлэх юм бол цөөн хідэн одоо гэр бүл цөөн хідэн одоо аж ахуйн нэгжүүд одоо үндэсний энэ том стратегийн ордыг эзэмших за тухайн баялагийг одоо цөөн хэсэг нь хүртэх нь бол одоо үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй. За тийм учраас энэхүү одоо бодлогыг бол хэрэгжүүлэх талаар одоо өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд бол ярьж ирсэн. За энэхүү одоо эхний үр дүн бол одоо энэ удаагийн засгийн газрын ажлын хэсгийн зүгээс бол гаргаж тодорхой хилцээр хийж за үр дүнд хүрсэн гэдгийг бол энэ удаагийн эдийн засгийн тойрон нэвтрүүлгээрээ онцлон хүргэлээ.